Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй хаалтай хорих анги. Хоригдлын эдлэх эрх хүлээх үүрэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хоригдол дараах эрх эдэлж үүрэг хүлээнэ. Хоригдлын эдлэх эрх. Хорихяд эдлэх нөхцөл журам, эрх үүрэг, хязгаарлалтын талаар мэдээлэл авах. Хорих ангийн захиргаагаар дамжуулан өөрт холбогдох асуудлаар айлч байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах. Өмгөөллийн болон хууль зүйн тусламжаа авах. Холбогдох зардлаа өөрөө хариуцаж хорих байгууллагаас тогтоосон газарт шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл төөргөх. Эмнэлгийн тусламж авах. Энэ хууль заасны дагуу гэр бүлийн гишүүнтэй удаан, бусад хүнтэй төр хугацаагаар уулзах, суурин утас, загтлаар харилцах, илгээмж авах, өөрийн нэрийн дансаар дамжуулж мөнгөн гуйлга авах, явуулах. Өөрийн зардлаар өдөр тутмын сонин сэтгүүл захиалах, хорих анги дахь номын санг үн төлбөргүй ашиглах. Урд тогтоолгосон тэтгэвэр тэтгэмжээ үргэлжлүүлэн авах, хууль заасан болцол шаардлагыг хангасан тохиолдолд хуулиар тогтоосон тэтгэвэр тэтгэмж тогтоолгох. Хорих байгууллагын алба хаагч эрх бүхий албан тушаалтны зүгээс хүнлэг харьцах, эсвэл хэрцгий, хүнлэг бус нэр төрийг нь доромжилж харьцахгүй байхыг шаардах. Хувийн аюулгүй байдлаа хамгаалуулах. Өөрөө зөвшөөрсөн эсхээс үл хамааран эрүүл мэндэд нь эрсдэл учруулж болзошгүй альва туршилтаас ангид байх. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль заасан журмын дагуу зөвшөөрөгдсөн тоо хэмжээний хоол, хүнсний бүтээгдэхүүн, ахуйн болон энэ тэргүүний бусад зүйл худалдан авах. Шашны зан үйлдэх. Өөрийн зардлаар их дээд сургууль, коллежийн ичнээ сургалтанд хамрагдах. Хуваарлагдсан утсан хорих ангийн байршил, холбоо барих мэдээллийн талаар гэр бүлийн гишүүнд мэдэгдэх зэрэг эрх эдлэнэ. Хоригдлын хүлээх үүрэг. Хорих ангид бүрдэх хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн эрх бүхий албан тушаалтнаас баталсан дүүрэн, журам, хорих байгууллага, алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг заавал биелүүлэх. Хорих байгууллагаас тогтоосон цагийн хуваарьт үйл ажиллагааг мөрдөх. Хорих байгууллагын албан хаагчаас даалгасан ажлыг заавал гүйцэтгэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг чамд сахих. Тогтоосон журмын дагуу зохион байгуулж байгаа сургалтанд хамрагдах, эрүүл мэндэ хамгаалах, эмчийн зөвлөгөө, шаардлагыг биелүүлэх. Хуурамчаар болон санаатаагаар өвчлсөн эрүүл мэнд бие эрхтэндээ гэмтэл учруулсан бол холбогдох зардлыг төлөх. Эзэмшиж байгаа эд хөрөнгө, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг зориултын дагуу ашиглах, эвдэж гэмтээхгүй байх. Гэмт хэрэг зөрчил үйлдэхэд урайлах, өдөөн хатгах, зохион байгуулах, идэвхтэй үйлдэл эсвүүлдэхгүй гаргахгүй байх. Хорих байгууллагын алба хаагч эрх бүхий албан тушаалтан бусад хоригдол болон хорих байгууллагад байгаа бусад хүнтэй хүндэтгэлтэй харьцах. Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг сахих зэрэг үүрэг хүлээнэ. Хорих ангид суулт хийх, өсвөлэн зарлах, хоригдол хөдөлгөөнд утас ашиглах, хадгалах болон бэлэн мөнгө, валют, үнэт зүйл ашиглах, хадгалахыг хориглоно. Хоригдол өөрийн эрхээ эдлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, хорих ангийн дотоод журам болон хоригдол, хорих ангийн алба хаагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй. Хорихяд эдэлж байгаа гадаадын иргэн дээр дурдсан эрх эдэлж үүрэг хүлээхийн зэрэгцээ, гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгжээр дамжуулан өөрийн улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнтай уулзах, харилцах хэрэгтэй.